Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 4 сарын 20-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Улсын нисхийн тухай хууль шинжилсэн найруулга төслийн төслөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлцэх хэсэг асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын мянган ороо 2026 оны 4-р сарын 29-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын агаарын хөлөг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого удирдлагаар хангах, тэдгээрийн чиг үүргийг хуулиар тодорхойлох, улсын нисэх багц дүрмээр зохицуулах харилцааг наривчлан заах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэх, тэнцэх чадрын гэрчлэгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт зохицуултын талаарх эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг парламент цэгмэн цахим хаягт байршуулж иргэд олон нийтийн саналыг авж байгаа болно. Хуулийн төсөлд улсын нисхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд улсын их хурл, засгийн газрын бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон улсын нисхийн үйл ажиллагаа эрхлэгч улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргийг наривчлан тусгасан байна. Байнгын орооны хуралдаанаар уг төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүн Анар дрон буюу хөнгөө агаарын хөлөг ашиглалтын талаар болон цэргийн зориулттай дроныг ангилах ашиглагтай холбоотой харилцааг хуулийн төсөлд тусгасан хэсэг талаар улсын их хурлын гишүүн Пүрс хөрөнгийн Наранбаяр хуулийн төсөлд нэр томьёоны тайлбар хийх нь хуулийг зөв ойлгож хэрэглэхэд өндөр ач холбогдолтой тул зарим нэр томьёог наривчлан тодорхойлох талаар улсын их хурлын гишүүн Эс Эрдэнэ болд хуулийн төсөлд Монгол Улсын бодлогын баримтчиг болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар асуулт асуулж хариулт авсан болно. Улсын нисхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хүрээнд хэлцэх хэсэг асуудлыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.6% дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улсын нисхийн тухай хууль шинжилсэн найруулгын төслөл болон хамт өргөн мэдүүлсэн улсын нисхийн тухай хууль хүчингүй болсон тооцох тухай зэвсэг түвшний тухай хуулийн төслүүдийн хэлц хэсэг талаар аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.